За сайн байцгаана. Энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээ өнөөдөр 4-р хичээл дээр эхэлж байна. Эхний хичээл дээр бие халаалт хийгээд зогсож сурсан байх ёстой. Хоёрдугаар хичээл дээр бие халаалт хийгээд зогсоод үндсэн зогсолтоо зогсоод дөрөв тишээ баруун зүүн хоошоо урагшаа алхаж сурсан байх ёстой. Гуравдугаар хичээл дээр гарын холбоос буюу ямар хориотой барьцыг яаж барих, яаж холбож барих талаар тайлбарсан байгаа. За өнөөдрийн хичээл дээр хүн дээр яаж очих вэ? Яаж хүнээс барих уу гэдэг анхан шатны хичээл 3 барьцыг заах гэж байна. За эхлээд гар дарж барих. За энэ баруун өрсөн хүүхэд өрсөлдөгчийнхөө баруун гарн дээр зүүн гараараа дарж ингэж барьсан байна. Одоо ингэж. За энэ хөвгт бас мөн ингэж зогссон байна. Ингээд дарсан байна. За ингээд. За энэс дараагаар сугдаж барина. За энэ суг ингэж зүүн гараараа баруун гарыг сугдаж ингэж барьсан. Тэгээд сугдаж барихдаа баруун гараа бугуун дээр нь дарна. Өрсөлдөгчийн бугуун дээр ингэж дарж байна. За эндээс мэх хийж эхэлнэ. За 3-дугаар барьц бол гар талж барих барьц байгаа. За гар тална. За эндээс за ингээд ингэж шахаж барина. За дахиад нөгөөх нь үзүүлнэ. За ингээд за ингэж шахаж барина орогшоо. Зөв. За ийм 3 барьцыг өнөөдөр үзүүлнэ. За дахиад нэг үзүүлээд. За эхлээд гар дарна. За гар дарж байна. За хоёрдугаарт сугдаж барих. За эндээс сугдаж бариад баруун гараараа зүүн гарыг өрсөлдөгчийнхаа зүүн гарыг дарж ингэж сугдаж барьсан байдалтай байна. 3-дугаарт нь гар талж барих байна. За гар дарлаа. Ингэж барина. За төвшин баяр үзүүл. Зөв ингэж шахаж. За ийм 3 үндсэн барьцыг барьж сурна шүү. Энийг маш сайн анхааралтай гэртээ байгаа дүүнер болон ахтайгаа гэж барьж энэ барьцнуудыг барьж сурна шүү. Мөн энэ бэлтгэлийнхаа өмнө бүх бие халаалтаа хийгээд зогсолтоо, алхалтаа, гарынхаа барьцны холболтыг хийгээд тэгээд дараа нь энийг давтна шүү. За өнөөдрийн хичээлд үзүүлсэн төвшин баяр дэлгэр мөр хоёртаа баярлалаа. За дараагийн хичээл болтол баяртай.